Монголын хөлжтэй холбоо үүсгэн байгуулагдсны 1 жилийн арга хэмжээ болж байна. Энэ 1 жилийн арга хэмжээнд бол Монгол Шинэ хотод эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хууль зүйн ихтэй сургуулиуд болон хууль зүйн фирмүүд бол бүгдээрээ өрнөөр оролцож байна. Их цэг олон улсын их сургууль маань бас энэ үйл ажиллагаанд оролцож байна. Энэ үйл ажиллагаанд оролцохдоо сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээгээр бас 90 өргөн захиргааны чиглэлээр үн төлбөргүй хууль зүйн зөвлөгөө мэдээлэлүүдийг бас үзүүлж оролцож байна. За мөн энэ хөлжтэй холбооны 1 жилийн арга хэмжээтэй холбогдуулаад их цэг сургуулиас бас оюутнуудынхаа тэр хөлжтэй холбооны мэдлэгэнд зориулсан бас арга хэмжээнүүдээр бас айдууны мэдлэгээнүүд бас өргөн барьж байгаа. За энэ жилийн 2014-өөс 15 оны хичээлийн жилийн нэг гол онцлог маань их цэг олон улсын сургуулийн хувьд 20 жилийн үүсгэн байгуулагдсны 20 жилийн арга хэмжээ болж байгаа. Энэ арга хэмжээ бол нийлээд өргөн цар хүрээтэйгээр Монгол улс орон даяар болно гэсэн. Тэгэхээр энэ арга хэмжээ маань 2014 онд 9 сарын 20-оос ахуулаад 10 сарын 20-д хүртэл бас нийлээд өргөн цар хүрээтэйгээр бас болно гэсэн. Өнөөдрийн өдрлийн арга хэмжээний өргөнд бол одоогоор бол хууль зүйн ихтэй сургуулиуд 9 сургууль бол энэ арга хэмжээнд оролцож байна. Их цэг олон улсын сургуулийн хувьд болохоор эрхцөө болон бие хамгаалах эрхцөө гэсэн хоёр мэргэжлэр бол төгсөлтийн үйл ажиллагаа эрхэлдэг байгаа. Хууль зүйн сургуулийн хувьд бол их цэг олон улсын сургууль маань өөрөө бүрэлдэхүүн 11 сургуультай 47 чиглэлийн мэргэжлэр үйл ажиллагаа явуулдаг байгаа. За их цэг олон улсын сургуулийн хууль зүйн сургуулийн клиник сургуулийн төвийн эрхлэгч Батбатар. Батбатар шүү. Батбатар. За өнөөдөр Чингисийн талбайд Монголын хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсан 1 жилийн ойд зориулаад хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд хийгдсэн ажлууд, за дээрэс нь бусад одоо хууль эрх зүйн байдлуудыг дээшлүүлэх талаар хийгдсэн ажлуудын талаар танилцуулга өдөрлөг болж байна. Тэгээ энэхүү өдөрлөгт Монголын хуулийн чиглэлээр сургалт явуулдаг Монголын ихтэй сургуулиуд, за дээрэс нь мөн хуульчдын холбоо нөхөрлөл одоо байгууллага хууль зүйн зөвлөгөө өгөх товчууд энэ өдөрлөгт оролцож байгаамаа. Тэгээ өнөөдрийн энэхүү өдөрлөгт их засаг хууль зүйн сургуулийн хамт олонноос бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа бас баяртай байна. Их цэг хууль зүйн сургууль маань энэхүү өдөрлөгт оролцсноороо сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулах, дээрэс нь хуульчийн мэргэжлийн онцлогийг одоо иргэдэд зөвөр ойлгуулах тий. За дээрэс нь одоо их цэг олон улсын их сургуулийг сурталчлан танилцуулах үйл ажиллагаа ямжилттай зохион байгуулж байна. За өдөрлөг өнөөдөр л үргэлжлэнэ. Гэ тоя их цэг хууль зүйн сургуулийн захирал дэд профессор. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Монголын хуульчдын холбоо байгуулагдаад 1 жилийн ойгоо өнөөдөр тэмдэглэж байна. За энэ манай энэ өдөрлөг маань өөр хуульчдын холбоо 1 жилийнхаа хүрээнд юу хийв? Хуульчдын холбооны бүтэц зохион байгуулалт нь ямар юм? Тийм ээ. Мөн одоо нээлттэй одоо ард иргэдтэй бас нээлттэй зөвлөгөө өгөх, холбоогоо танилцуулах үүднээс юм өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулад байна л да. За манай өдөрлөгт бас хууль зүйн дээд сургуулиуд хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, хууль зүйн зөвлөгөө өгдөг компани, хуулийн фирмүүд оролцож байна. Энэ өдөрлөгийн үйл ажиллагаанд одоо манай хорооны хувьд л манайх хуульчдын эрх ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо гэж Монголын хуульчдын холбооны чиг үүргийн хороо байгаа. Энэ хороо маань одоо энд 3 хороо энд одоо үйл ажиллагаа явуулж байна. Манай хорооны хувьд бол өнөөдөр ард нийтээс бас тодорхой хэмжээгээр санал асуулга авч байна. Хуудасаар авч байна, эсвэл нээлттэй авч байна тийм ээ. Мөн хорооныхоо боршуур танилцуулгыг тарааж байна. Ингээд бас үйл ажиллагаагаа олон түмэндээ таниулж байна да. За миний нэр Ариуна. Жамсрангийн Ариуна. Монголын хуульчдын холбооны хуульчдын эрх ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга гэж явж байгаа. Өмгөөлөгчтэй холбооны гишүүн бас өмгөөлөгч хүн. За.